Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү дугаарт Rectus компани захирал Ванчгийн Одо ах маань өргөдөн оролцож байна. Өнөөдөр бид хоёр нийтэд хүртээмжтэй пассив хаусing талаар ярилцах болно. Тэгэхдээ эхний ээлжинд бидний туршлагын дээр тулгуурлан таны одоо өөрийн чинь танилцуулгыг ярих болно. Өөрийн чинь мэргэжлийн танилцуулгыг ярих болно. Та бидэнд өөрсдөө өөрийнхөө одоо танилцуулгыг товч хуваалцахгүй юу? За өөрийгөө танилцуулна гэхээр ер нь бол айлч тохиолдолд хамгийн хэцүү зүйлсүүдийн нэг юм шиг надад яагаад ч юмдээ санагдтыг. Хамгийн товчоор танилцуулахад 3 хүүхдийн аав, иргэний нийгмийн салбарт 20 жил ажилласан, бизнесийн салбарт 13 жил ажиллаж байна. Гадны нэг 3 улс оронд боловсрол эзэмшсэн. Одоо яг цэвэр өөрийн гэсэн entrepreneur бизнес хийгээ явж байгаа. За тэгээд Монголын анхны асаргаа сувилгааны тоног төхөөрөмжийн компани байгуулсан. Монголын хамгийн анхны пассив нийтэд хүртээмжтэй байшин шин чанарыг хослуулсан нэг анхны байшинг барьсан. Гэл танилцуулж болголоо. Та маш товчгоор тодорхой танилцуулга. Тэгээд тэндээс нь юу яач дэлгэрүүлээд явчих тий. Юуны өмнө эхлээд боловсрлоос нь эхлэе. Өөрөө бол их олон улсаас боловсралтай хүн байсан тий. Орос сурж исэн, Америкт бас тэгээ Швейцарт. Тэгээд яг бид нарт эхлээд одоо энэ олон улсад ингээд сурахад ямар хөө байсан. Тэгээд яг хамгийн их таалагдсан улс нь юу вэ? Тэр талаас хуваалцахгүй юу? Миний энэ боловсрал маань миний нөгөө эмчилгээний замналтай их холбоотой. Бага насндаа Орос улсад эмчлүүлэх шаардлага гарч ирсэн. Тэр чинь 5 настайдаа яваад 11 настайдаа ирсэн. 6 жил Оросод амьдарсан учраас анхны боловсрал маань, анх шатны боловсрал маань Оросод Санкт-Петербург, хуучны Ленинград хотод байсан. Анхны багш маань ч гэсэн тийм байсан. Тэгээ эргээд Монголдо ирээд дунд сургуульда бас сурж байсан. За тэр үед сурж байхдаа Орос хэл өсөөсөйг эзэмшиж байгаа 5 настай хүүхэд юм чинь тийм ээ. За дараа нь бас Америкт сурсан шалтгаан нь Америкт их сургуулийнхаа 1-р курсыг бараг бүрэн гүйцэд төгсөөгөө Америкт бас эмчлүүлэх шаардлага гараад. Тэгээд тэнцээ байхдаа хагас жилийн хугацаанд бас нэг Америкийн сургуультанд явж исэн. За сүүлийн маань Швейцарт сурсан юу нь харин ганц эмнэлэгтэй ямар нэгэн байдлаар холбоогүй зүйл байгаа. Сургуулиас олгосон тэтгэлэгт тэнцээд тэгээд бизнесийн олон улсын бизнес удирдлагаар Швейцарын Цюрихийн их сургуулийн төгссөн байгаа. Тэгэхээр өөрөө бас хэллээ л да бас одоо боловсрал маань эмчилгээтэй холбоотой, эрүүл мэндтэй холбоотой гэдэг тий. Өөрөө 20 гаруй наслахтаа 10 гаруй хагалгаан тий эмчилгээнд орж исэн гэж хэлсэн. Тэгэхээр энэ бүхнийг ингээд даван туулахдаа мэдлэг таныг ингээд юу гэдэг удирдаад явсан юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ер нь яаж одоо ингээд хүн чинь эмчилгээрээ бас ингээд сэтгэлээ гутардаг ч юм уу тиймэрхүү асуудал гарч болно шүү дээ. Гэтэл энийг ингээд өөрийгөө хөгжүүлэх тал дээр яаж ингэж эерэг үлдэж чадсан юм бэ? Энэ бол гэхдээ тийм ухамсартай үйлдэл байгаагүй л дээ. Эхнээсээ хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу одоо бие махбодоо ийм бусдаас арай өөр гэдгийг мэдрээд төрчихсөн тохиолдолд бол яагаад би бусдаас өөр байгаа юм бэ ч юм уу яагаад би энэ шиг байхгүй байгаа юм бэ гэж харьцуулаад нөгөө шаналж зовох тэр мэдрэмж бол харьцангуй бага байдаг. Ер нь өөр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс ч гэсэн асуухад төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн бол үндсэндээ эхнээс ахгүйла тэр усандаа одоо загас усандаа гэдэг шиг тэр нөхцөлдөө тасаад явцсан байдаг. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд өмнө нь ямар юу хийж чаддаг байсан бэ гэдэгтэйг маш их харьцуулж хардаг учраас тэр үндэ их шаналлах. Ерөнхийдөө юмыг харьцуулж хараад тэгээд урд нь юм сайхан байсан одоо би юм болчлоо гэсэн байдал нь эргээд тэр хүнийг өвдөгдөг байхгүй. Миний хувьд бол тийм байдал байгаагүй. Эхнээсээ одоо ийм төрсэн байсан учраас нэг тэгэж ухамсарт үйлдэлээр би энийг ингээд сурах ёстой, ингэх ёстой гэж байгаа. Тэгэл эмнэлэг твтэж байгаа, хагалгаан твтэж байгаа юм чинь юу их хувьд орон дээр дээш хараад таасараа хэвтэж байгаа юм чинь юм л сурна шүү дээ. Юм сурахаас өөр тэгэхгүй бол цаг явахгүй юм чинь.
Тий. Цаг явахгүй юм. Цагийг яаж ашиглах вэ? Цагийг мэдээж юм уншиж ашиглана, тоглож ашиглана. Байг гэхэд өнгөрсөн баларсан юм бодож өнгөрөөнө. Гэх мэт өнгөрснөө бодно, хийж байгаа үйлдэлээ бодно, одоо цагаа бодно, ирээдүгөө бодно гэдэг чинь өөрөө л тодорхой хэмжээний боловсролын бас нэг үе шат учраас тэгээ явчихсан. Ухамсартай байдлаар яг боловсрол эзэмшээд өөрөө энэ боловсрол маань эргээд миний зэмсэг гэдгийг ойлгож ихээс үе бол харьцангуй сүүлд эхэлсэн. Ерөнхийдөө 8 9 дугаар ангиасаа эхлээд энэ бол миний мэдлэг бол эргээд миний хөл гар болно гэдгийг бол илүү тэр цагаас ухамсарлж эхэлсэн гэсэн үг. Мэдээж тэрнээс өмнө бол уйдсандаа өчнөө ном уншиж байсан. Уйдсандаа ямар сандал миний анхны уншиж байсан ном их барих ном байсан манай ээж аав хоёрын. Манай ээж хоёр ч хоёр эмч байхгүй. Тэгээ уншсан ном маань их барих ном байж ижлээ. Тэгэхээр юун дээр маш их гоё сонирхолтой юм хэллээ л дээ. Ингээд олон юм асуултуудад толгойд ирж байна. Жишээлбэл одоо нийт төхөөрөмжтэй пассив хаусыг гаргахад яг үндэ нь бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төдийгүй. Тэгээ сүүлд олдмол одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс тий. Эсвэл настай хүмүүс ер нь бүх хүмүүст зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хийхгүйгээр яаж байгаа байхгүй юу. Би ингээд хүүхэд байхад манай эмээ юу яаж исэн харвж исэн. Тэгээ сэтгэлээр их унжсан тал харваад нөгөө явж чадахгүй тий. Болоод ингээ юм төшөөд яваа. Тэгээ бид нар нөгөө гэрээрээ бүгдээрээ асардаг. Угаасаа бид нар мэдэнтэй хин нэг маань өвдөхөд ч юм уу ямар нэг асуудалд ороход гэр бүлээрээ л бүгдээрээ дэмжих хэрэгтэй болдог. Тэгээ тэр үед бид нарт бол 90-ад онд чи ямар ч иймэрхүү одоо Rectus компани хийж байгаа үйл ажиллагаатай юм байхгүй байсан байхгүй. Тэгэл эмээ маань айгүй хөсдөг яг өөрөөдөө хэлж байгаагаар нөгөө өмнөхтэйгээ харьцуулаад би ийм сайхан эрүүл явдаг байсан. Одоо ингэ явж чадахгүй болчлоо гэд. Тэгээ гэр бүлийнх нь айгүй сэтгэл санааны одоо дэмжлэг үзүүлнэ бас ингээд хамт бид нэр хүүхд мөртлөө ингээд хамт ингээд алах галтай явдаг. Гэтэл энэ дээр өөрөө Монголд бол яг нэг хэлэхэд бол хувьсгал хийхээр юм хийж байна те. Энэ дээр occupational therapist буюу тийм ийм хүмүүсийг оруулж ирж байгаа мэрэгжлийг хөгжүүлж байна. Энэ ер нь одоо хэр их ямар хөө төвшөнд явж байна вэ? Хөдөлмөр засал буюу occupational therapist-ууд бол одоо гараад 3 дахь төгсөлтөө 4 дахь төгсөлтөө хийх гэж байгаа. Энэ ажил ерөнхийдөө эргээ харахад одоо явсан туусан замаа эргээ харахад бүх ажил маань ямар нэгэн байдлаар энэ хүртээмж буюу inclusiveness-тэй ямар нэгэн байдлаар холбоотой болоод байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн л гэж яриад байгаа. Хөгжлийн бэрхшээл хорвоо дээр ер нь бол хөгжлийн бэрхшээлгүй хүн бол байдгүй гэдэг юм билээ. Яг төгс юугаар бол шалгуураар бол хүн ямар нэгэн байдлаар бэрхшээл бол байж л таараа. Бие махбодын бэрхшээлтэй тэгээд тэр нь жоох удцсан хүнийг л хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За тэгээд энэ бүгд маань миний одоо хийж байгаа үс миний амьдрал тэгээд миний зам тохиолсон юмнууд бүгдээрээ ямар нэгэн байдлаар inclusiveness-тэй холбоотой болсон учраас хойноос ирсэн хойно хоёр сонголт байсан л та. Хувийн бизнес өөр ингэсэн ямар нэгэн бодож санаж байгаа юм хийх гэж зорж үзэх үү эсвэл өөр ямар нэгэн байдлаар компанид ч юм уу ажилд ороод цалин хөлсийг бодож ажиллах уу. Тэгээ мэдээж ихний сонголтоо сонгосон. Ер нь 30 гарчлаа ямар ч гэсэн нэг өөрөө бүх юмыг нэг нойлоос нь тийм үү. Манайхан нойлоос нь гэж ярьдаг шүү дээ. Тэг бүр огт хоосон газраас эхлэе. Огт хоосон газараа огт байхгүй зүйлийг хийж бүтээе. Хин нэгний сэдээгүй санаагүй зүйлийг хийж үзье гэсэн санаа та байсан. Тэгээл Rectus гэдэг компани байгуулсан. Rectus компани 13 онд байгуулагдсан. Одоо 22 онд болж байна. Далайд хаягдсан хөлөг онгоцоор ярих юм бол Go-Mongolia шуурга дундуур явж байна. Ковидаас их сонирхолтой. Дөнгөж ирээд байж хад 11 12 онд ч нэг Монгол улсын GDP хамгийн өндөр байсан үе шүү дээ. Вау, өста Монгол шиг GDP нь 15.5 билүү 17.2-оор өссөн.
За Одви маань интернет унчих шиг боллоо. Тэгэхээр төр хүлээж агаарай. Техникийн саадал гарлаа, төр хүлээгээрэй. За ахаад зочинтойгоо холбогдох гээд үзье. Техникийн саадал гарлаа. За энэ хооронд үзэж байгаа хүмүүс маань цааш нь түгээд өгөөрэй. Ингээд цааш маш сонирхолтой яриа ойдгоотой ярих болно. Байна уу? Банаастай. Техникийн саадал гарав. Тэглээ техникийн саадал гарлаа. Тэгтээ одоо тод сонсогдож байна. Тэгэхээр нөгөө олон шуурга давж байна. Ковидыг давлаа. Тэг гэдэг ярьжсэн. Ерөнхийдөө тэгээд яг тэр үед чинь серфингээр одоо далайгаар нөгөө яадаг вау Монгол одоо 17-18% мундаг явж байгаа юм чим хотоолстай яг ботавна гэж орж ирчихсэн. Тэгэл тэрнээс хойш Монголын ДНБ буюу одоо дотоодын нийт бүтээгдэхүүн маань ер нь тувтан доошсоор гол таарч шүү дээ. Одоо тэгээд сүүлийн 2 жил нь ковид, тэгээд дараа нь дайн, тэгээд экспортын хязгаарлалт тэгэл. Гэхдээ яг хөө компани маань өнөө хүртэл тесэж байна гэдэг чинь бас л гайгүй юм болоо даа гэж бодож шүү дээ. Угаасаа зах зээлд хэрэгцээтэй гэдгийг харагдаж байгаа учраас л өнөө хүртэл 7 жил теслээ. 7 биш энэ ч одоо юу л 13 он сквер чинь 9 жил тесчлээ тий. Тэгэхээр бол бизнес ихний ярьдгаар бол ихний 5 жил юм уу ихний 3 жил тесч чадвал цаашаа оршино гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгэхээр энэ дээр хувийн өөрийн энэ компани байгуулад ингээд явж ийн гэж байна тий. Гэхдээ хамгийн гол нь эхлээд стартап хийх чинь аюу амаргүй маш их цаг ордог. Тэгээ одоо эдийн засгийн хувьд бол хэцүү болж байна тий. Тэгэхээр цааш нь хэрвээ ингээд эдийн засаг хэцүү байгаад байх юм бол ямархуу арга хэмжээ бас авъя гэж бодож байна. Өөртөө нь бас тийм одоо риск менежмент ч юм уу риск анализис төлөвлөгөө эднэр юу байна уу? Ер нь бол нөгөө юуны дэлгэр diversify буюу орлогынхоо их үүсвэрийг л арай л олон төрөл рүү шилжүүлэх шаардлага гарч ирж байна гэдэг нь харагдаж байна. Яг угаасаа тэр нь ч бас ихэнх мэдрэгдэж эхэлж байсан л да. Жишээ нь суман дээр чинь жижигхэн зах зээл дээр нэг хэн зөвхөн одоо бүс бараад зардаг дэлгүүр оршоод байж чаддгүй шүү дээ. Нэг суман дээр бол заавал 8 нэрийн бараатай бүс бараа ингээ бүх юм нийлсэн байж тэр тухайн зах зээлийг хангаа явдаг. Манай Монгол ч гэсэн одоохондоо үндсэн зах зээл нь дэлхийн зах зээлтэй харьцуулбал жижиг учраас тэгж наривчилж одоо зөвхөн өөрийнхөө юмыг хийгээд явчихад хангалттай зах зээл гэж хүлээж авахааргүй байна л та. Тийм учраас аль болохоор олон төрлийг нийлүүлэх шаардлагатай байна харагдаж байна. Яг бодсон ганц хоёр санаанууд байна. Үйлчилгээнүүд бий болгох төлөвлөгөөнүүд байна. Одоо энэ бий болгочихсон бүтээгдэхүүн дээрээ үндэслээд үйлчилгээнүүд гаргах. За нэг тийм санаа аваа. Хоёрт нь юм бол бас тодорхой ганц хоёр Монголд битгээл дэлхийд ч ерөөс огт байхгүй нэг бүтээгдэхүүнийг бүтээсэн байгаа. Тэрийнхээ патентыг авах талаараа хөцөлдөж байна. Тэрийг ерөө биелүүлж чадах юм бол бас нэг урагшаа гэсэн шат болох болоо гэж бодож байна. Тэгэхээр их гоё. Өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй инновац хийгээд бүтээгдэхүүнийг гаргана гэсэн үг байна шүү дээ. Өмнө бас ингээд өөрийн гэсэн төрийн бас байгууллагатай бүр 18 настай 17 настай тий жоохон байхаас ахуулаад төрийн бас байгууллагаар олон одоо тэрэгэн зэр ч юм уу одоо хөгжлийн бэрхшээлд тэг хүмүүст хэрэгтэй зүйлсүүдийг оруулж ирж байсан юм байлаа шүү дээ. Тэгж жагаад яванда за ер нь төрийн бас байж ирсэнд орвол өөрөөсөө ингээд компанитай бол яа өөрөө компанитай болъё гэж тий. Тэгэхээр тэр бас Mercy Corp-т одоо ажиллаж исэн. Mercy Corp-т 3 жил гарan бараг 4 жил шахуу ажиллаж маш их орчлогоос хоригдлуулсан байсан тий. Тэр өөрөө ингээ бас бизнес хийхэд нэг талаас ингээд би хөндлөнгөөс анзаарч хахад айгүйх нөгөө юу гэдэг англиар бол network сайтай тий. Олон хүмүүс таньдаг танилтал ихтэй харагдсан. Тэгэхээр энийг ч бас их ашиглаж чаддаг юм шиг санагдсан бас яг нөгөө англи хэл дээр төслөө танилцуулаад санхүүжил босгодог ч юм уу. Энэ дээр гадаад байгаа монголчуудын үүрэг
ер нь юу байна? Бид нарын одоо хэрхэн идэвхжүүлэх үү те? Яг үнийхлэд бол бид нар бүгдээрээ л өгдөлдөг. За Монголд бол бас янз бүрийн цус харвалт энтерас үүдээд олдмол одоо юм юунууд бий болж байна те? Асуудлууд бий одоо биеийн бэрхшээлүүд те гарч ирж байна. Тэгэхээр хүн болгон ер нь бол заавал ч за өөртөө байгаагүй ч гэсэн зүгээр сайн дураараа бас дэмжиж болно. Гадаад байгаа хүмүүсээ яаж дэмжих бодолтой боломжтой гэж үзэж байна уу? Би гадаадд байгаа монголчуудаа дэмжих үү, эсвэл гадаад байгаа монголчууд намайг дэмжих асуудал уу? Гадаад байгаа монголчууд одоо таны бизнесийг, ажлыг дэмжих шугамар цаашлаад одоо Монгол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүү те ямар нэг одоо биеийн хөгжлийн асуудалтай байгаа хүмүүстэй хувь нэмэр оруулж болох нэ. Энэ тал дээр бас бодож үзсэн үү? Бодож байсан. Гэхдээ би өөрөө одоо ингээ гадаадд амьдраад Монголдоо амьдраад ингээд олон газар амьдарч хахад бол гадаад байгаа монголчууд маань бас хүний нутагт амьдарч байхдаа тэр болгон ерөнхийдөө амьдарч байгаа 100 монгол амьдарч байлаа гэхэд түүний нэг 10 л ямар нэг байдлаар өөрөөсөө илүүчлээ бусдад туслах боломжтой байдлаар амьдардаг гэдэг өөрөө ч нэг биш удаа харж ирсэн. Үлдсэн ер нь бол өөрсдийгөө тэжээх мөн ард байгаа ах トゥ дүүрс саднаага дэмжихэд илүү анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр би тэнцэнээс бол нэг их өндөр хүлээлт бол expectation бол үндэ байгаагүй. Гэхдээ тухайн улс орондоо удчихсан 6-аас 7-оос дээш олон жил болчихсон Америкт байсан найзууд маань мөн Швейцарт байгаа найзууд маань ямар нэгэн байдлаар бид надтайгаас холбогдож байсан. Тэгээ тэдний үед ямар байдаг вэ гэхээр ийм байдлаар хамтарч ажиллаж байсан туршлага. За найзад нэг өдийн хэмжээний төгрөг байна. Тэгээ юу тийм 3 сая ч юм уу 5 сая төгрөг байна. Би тэгээ энийг яг энэ хүмүүсүүдэд зориулмаар байна. Гэхдээ би яаж зориулахыг мэдэхгүй. Чи надад энэ дээр зөвлөгөө өгөөч туслаач. Эсвэл энэ хүмүүст одоо хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг эн чи олоод өгөөч, санхүүжилтийг нь бие гаргаж өгье. Гэжсэн тохиолдолд ганц хоёр бол би одоо минь компани байгуулснаас хойш цаг хугацаанд бол хөгжчүүд асрамжид байгаа хөгжчүүдэд туслах тохиолдол байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах тохиолдол байлаа. Тэдэнд дандаа туслах хэрэглэгдэхүүн, туслах хэрэгслийг нь тэдний захиалгаар бий авч өгөөд тэгээд тэр хүмүүст гадаад байгаа найзуудынхаа нэрийн өмнөөс хүргэж өгч байсан. За ингэхдээ болохоор зүгээр яг нөгөө донор байгууллага гэдэг чинь зөвхөн тэднээс асуугаад аваад өгчих биш. Бас нөгөө хэрэглэх гэж байгаа хүмүүсээс асуун та нарт яг юу хэрэгтэй вэ? Юугээр би таанд туслах боломжтой байна гэдгийг нь асуугаад техникийн үндсэн дээр яг аль альных нь нөгөө нэг хэрэгцээ боломж хоёрыг нь матч хийгээд одоо тааруулаад гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тааруулаад тэгээд бүтээгдэхүүнүүдийг сонгож өгчсэн тохиолдол. Үндсэндээ дундын гүүр болж исэн гэсэн үг. Тийм. Гадаад байгаа хүмүүсийн за өөрсдөө хөрөнгө оруулах одоо боломжгүй ч юм уу тийм байлаа гэсэн ч гэсэн холбоод тийм холбож өгөх гүр болох боломж ер нь бол Монголын одоо юу гэдэг одоо элчин сайдын албан бус элчин сайдууд ч гэдэг юм уу тий амбассадорд байгаа байхгүй юу тий. Тэгэхээр дээрэс нь энэ тал дээр юу гэдэг би гэхдээ нөгөө бас яг нөгөө санхүүгийн хувьд юугүй гэдэгтэр бас яг нэг бүрэн санал нийлэхгүй байна л да. Жишээлбэл манай энд бичиг баримтгүй хүмүүс байсан ч гэсэн жишээлбэл дээр би нэг ихчтэй ярьж байгаа ихчэнд 2 дахь байрны мөнгө авчин тий. Нөгөө манай Монголд ч нөгөө хөрөнгө оруулагч ямар нэг орон одоо юу гэдэг компанид юунд хөрөнгө оруулалт гэхээс илүү айгүйх нөгөө байшин чухал болсон, байр чухал болсон тий. Орон сууц ер нь бол хөрөнгө оруулалтаа орон сууцаар уучлаарай. Орон сууцаар хардаг болсон. Тэгэхээр одоо 2 дахь орон сууцаа гэтэл ингээд цаана орон сууцаас илүү одоо өгөөчтэй бас тийм бизнесүүдэд хөрөнгө оруулах боломжтой юм шиг надад санагдсан байхгүй тэр хүмүүс. Яг нэг нь орон сууцнд хөрөнгө оруулж болно. Нөгөөх нь Монголд байгаа бизнесүүдэд жижиг дунд үйлдвэрүүдтэй бас хувьцаа эзэмшдэг ч юм уу тий дэмжиж болж байгаа байхгүй юу. Тэгэхдээ одоо та түрүү хэллээ шүү дээ би өөрийнхөө network-ийг ашиглаад 2 одоо амжилттай гэж тооцох fundraising хөрөнгө усгах ажил хийлээ. Энэ дээр бол ихэнхдээ гадаад байгаа манай найзууд бол санхүүжилтийг гаргаж гисэн. Тэгэхдээ монголчууд биш одоо тухайн улс орнд амьдардаг тухайн улс орны native хүмүүсүүд Америк бол Америк, Швейцар бол Швейцар, Швед бол Шведийн улсууд. Нийт хөрөнгө босголтын гэж нэг 5-аас
10% нь бол яг монголчуудаас боссон. Гэхдээ тэрнээс бол илүү гарч байгаагүй. Тэгээ ерөнхийдөө Монгол маань магадгүй богино хугацааны хөрөнгө бол гайгүй байж иж магадгүй. Гэхдээ wealth гэж ярьдаг шүү дээ. Одоо бизнесийн үгээр бол нэг баялаг. Яг баялаг нь бол хангалттай тэгэж тогтцсон улс бол биш. Дээр нэмээд гадаадд байгаа монголчууд нь ч гэсэн яг тэгэж нэг бусдад өгөхөр хэмжээний их хангалттай бас wealthтай болсон. Их цөөхөн юм шиг санагдсан. Тийм, энэ дээр бас яг нарийн судалгаа хийвэл бас сонирхолтой юм байна тий. Тий, одоо яг намайг Америкт бүр 17 настай байхад мэдээж өөрийн гэсэн 2 давхар хаустай би юутай болчихсон хүн ганц 2 хүн бол байсан. Жишээ нь зүгээр 97 хоног ярьж штэ аялаа. Тэгтэл тэр бол тухайн баруун иргэдэд амьдарч байсан монголчуудын гүн баг хувийн том баг. Нэгээс 2 гэр бүл байсан санагдчих. Тэгээ тэр 90-ад оны үед одоо бол одоо яг миний мэрэгжил болохоор компьютерийн шинжлэх ухаан инженерүүд айгүй хүчээ авч байгаа. Гадагш байгаа. Яг инженерүүдийн хэлтэй болвол тэгэл хаана л бол хаана ингээд инженерийн ажлаа хийгээд бас боломж үүсэж байгаа. Тэгээд бас стартапууд ч гэсэн бас Монголоос тэр бүхэл Silicon Valley тэгээ захиурын хүндэт хүртэл хийж байгаа зүйл анзаарэгдчихсэн л да. Гэхдээ нөгөө тий заримдаа нэг зүйл анзаарахаар бид нар нөгөө юмаа мэдэхгүй болохоор хаана юу хөрөнгө оруулж болох уу, хөрөнгө оруулагч таашаа дэмжиж болох уу гэдгээ бас яг тэгж мэдтгүү те. Жишээлбэл би нэг юуны хүүхдийн children's care гэдэг хүүхдийн гэр гээд баян хөшин гэдэг тийм үнжи ядуу сургууль байдаг байхгүй юу? Тэнд би нэг бас охинтой танилцчихсэн. Тэр маань ингээд юутай тэрэгцтэй суудаг. Тэгээ тэр охинтой тэр жил ярьж хахад надад хэлжсэн байхгүй юу? Ингээд асуудлуудаа өвөл болохоор ингээд би бол гэртээ хоригдчихдгоо. Ягаад тэгэхээр ингээд гадагшаага яадах юм байхгүй дүүнер маань тэг гэрийнхэн маань өөртөө ажил сургуультаа явцдаг. Тэгээд ахтуусан дорё гэсэн чинь нэг ахтуусан доошоо ингэж нээж өгдгөө. Ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань гэртээ ингээд яг нөгөө дид үтцэд нь байхгүй болохоор ингээд бүх юм ингээд хаалттай болохоор айгүйх асуудалтай байдаг юм байна гэж тэр үед ойлгочихсон байхгүй. Тэгээ нөгөө хүүхд маань өөрөө асуудлаа яриад надад ойлгуулад тэгээд яаж одоо ингээд дэмжихүү сайжруулах уу гэхээр одоо өөрөө бас нийтэд хүртээмжтэй гэдэг нь бас тийм шүү дээ. Өөрөө Швейцарт бас амьдарч ирсэн мэдж байгаа те. Ер нь бол бүх байшингууд юутай ах хэвээр өөрийн гэсэн тусгай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр хөгжлийн бэрхшээлч аалдаггүй л дээ. Тэгэхээр сэргэн зэртэй хүмүүс ороход те тэр нь хүүхдэд төрж байгаа ээж аавч вэж болно. Эсвэл зүгээр ингээ хөлөө хугалцсан хүн сэргэн зэртэй суугаа явж яач болно те. Бүх байшин маань тэр нээлттэй байх хэвээр. Тэгэхээр энэ тал дээр сүүлийн үед ингээ Монголыг ингээ анзаархаар бас удаан явагдаж байгаа юм шиг. Хичнээн ингээ хөгжил байгаа ч гэсэн ямархуу өөрчлөлтүүд төр засгаас хийвэл хэрэгтэй гэж бодож байна вэ? Бодлогын хувьд. Би дөнгөж өчигдөрхөн саабгүй орчин баг хүртээмжтэй байдал гэж шинээр төрөх гэж байгаа хуулийн хуулийн залтууд дээр нь би өөрөнгө гэсэн саналаа өгсөн юм. Тэгээд тэр шинээр хууль гарах гэж байгаа. Яг хууль бол нэг хэрэг, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх нэг онцлог хэрэгүүдийн нэг. Нөгөө талаас Монголыг одоо удирдах байгаа, Монголыг ажиллаж байгаа бизнесүүд нэг зүйл ойлгох хэрэгтэй. Энд байгаа энэ хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлээд байгаа энэ хүмүүс чинь нэгдүгээр нэг хүнээрээ тоологдохоо болчихсон юм аа. Нэг бүтэн өрхөөр буюу гэр бүлээр тоологдсон. Одоо 108 мянган хүн байгаа гэдэг байгаа. 108 мянгагаа тэгэхээр нэг өрхөөр тооцохоор хэдүүлээ 5-аар урьдчилна гэсэн үг байхгүй. Тэгэхээр 540 мянган хүн болчихж байгаа. 540 мянган хүн болчихж байгаа байхгүй багтаа. Энэ асуудал хамаатай. За нэг тэрийг ойлгох. Хоёр дахь юм бол 500 мянган хүн гэдэг чинь 3.2 сая хүн амтай улс орны хувьд л тэр 500 мянган хүн чинь ямар нэгэн байдлаар капитал болгож ашиглагдахгүй байна гэдэг чинь хитрхи том тансаглал байхгүй. Бид их цөөн хүн амтай учраас. Тэгэхээр энэ гэр бүлийг ямар нэгэн байдлаар бид Монгол улсыг хөгжлийн төлөө ашиглах хэрэгтэй. Тийм ээ. Зүгээр тэдэнд хадамж өгөх, тэтгэмж өгөө зогсоод байх биш. Энэ 500 мянган хүнийг ямар нэгэн байдлаар гэр бүлийн ашиглах хэрэгтэй. Ашиглахын тулд энэ хүртээмж гэдгийг бий болгоно. Бусдаар бол хаав байсан нүүбд инженерт гаргасан нэг хуулийг дагахын тулд биш. Хаав байсан хүний эрхийг тооцохын тулд биш. Монгол улсынхаа хөгжилд энэ
байгаа ашиглагдахгүй байгаа нөөц ашиглахын тулд хүрт хэмжээг нэгдүгээр гаргах хэрэгтэй. За нөгөө талаас дэлгүүр одоо бизнесүүдийн хувьд би юу гэж хардаг вэ гэхээр бизнесүүд бол нэг зүйл бас ойлгох хэрэгтэй. Өнөө хүртэл яг юу үлсэд өгчлээ гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн бол Монголд гарч ирээгүй. Тэгэхээр тэр хүн амьдраад ямар нэг юм хэрэглээд байна, идээд байна, уугаад байна, өмсөөд байна. Тэгэхээр тэр хүний хэрэгцээ байна гэсэн үг. Тэр хүний хэрэгцээ байна гэдэг чинь тэр хүний мөнгө байна гэсэн үг. Мөнгө байна гэдэг чинь та нар хэрвээ тэр хүнд зах зээлээ нээж өгч чадах юм бол, хүртээмжлэг болгож чадах юм бол тэр хүний мөнгийг та нар авах боломжтой гэсэн. Энэ өнцгөөс харж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг зүгээр нэг халамж хүртэгч биш, зүгээр нэг нийгмийн даатгалаас мөнгө авдаг, халамжаас мөнгө авдаг, сард нэг юм буухаараа очирлаад авдаг хүн биш. Дэлгүүрт ордог хүн кино театрт кино үздэг, Шангрилад очиж пив уудаг, тийм ээ? Шаардлагатай Чингис хаан онгоцны бодлоор үйлчлэгийг авдаг, баг залаар явдаг. Өргөө кино театр кино үздэг. Тийм хүн байхгүй юу? Тэр талаас нь хараа. Тэгж чадах юм бол над ядаж үзэлчин жоох өөрлөн. Тэгэхгүй хууль гээл төрн нэг талаасаа балбал нөгөөдүүл нь над бол чин тэр рүү гудамжинд харагддаггүй шүү дээ. Над бол чин төлөө юм хийгээч яах юм гэсэн байдалтай. Гудамжинд харагддаггүй гэж хоёр том шалтгаантай л та. Нэгдүгээр нөгөө таны хэлдгээр таны уулзсан хүртээмжгүй байгаа учраас хүн гудамжинд харагдахгүй байгаа. Нөгөө талаасаа гудамжинд хүн таягтай тэрэгцэртэй хүн харагдахгүй байгаа болохоор хүртээмжтэй орчныг хийхгүй байгаа. Ийм хоёр талтай асуудал л да. Тэгэхээр миний ерөнхийдөө өөрийн хардаг болчихсон өнцөг тэгээд дээр нэмээд би бусдад айлуулахаар энийг яагаад гэхээр хүн гэр бүлд ч юм уу нийгэмд хэрэгцээтэй байгаа тохиолдолд үнцэнтэй байдаг. Хэрэгцээг байгаа тохиолдолд үнцэнгүй байдаг. Үнцэнтэй байна гэдэг чинь эргээд тэр үнцэнтэй хүнийхээ төлөө юм хийдэг байхгүй. Өчигдөрхөн би зүгээр нэг бодчихсон. Хүн харавчлаа гэж боддог. Хүн харавчлаа гэдэг юу ч хийхгүй байна гэж гэр бүл нь халаглал байдаг. Би 7 хоног багтаал 2-3 гэр бүлтэй яг харавчихсан хүнтэй гэр бүлтэй болчих. Харавчихсан хүн наазах нь бууцны цаг хараа сууж чадах байхгүй. Хөөхөө бууцны чинь цаг нь болцтойгоо хэлчих чадна да. Тэгэж хэл. Эр хүн хичнээн харавцсан ч гэсэн гэр бүлдээ хэрэгцээтэй байх хэрэгтэй. Хэрэгцээтэй байгаа тохиолдолд тэр хүний үгийг сонсдог. Дуурдагчгүй, ямар ч үүрэггүй, ямар ч хэрэгцээгүй байх юм бол тэр хүний үгийг сонсгоо болдог, тэр хүн сүүдэр болж хувирдаг гэр бүл дотор. Тийм учраас энэ inclusion буюу гэдэг талыг заавал human rights буюу хүний эрх талаас битгий хараач. Human capital буюу магадгүй жоохон утилитар үзэл байж магадгүй, тий? Ашиглах тал руугаа. Гэхдээ тэр бас нэг тодорхой хэмжээгээр хэрэгтэй байна. Тэгж харах. Тэгэхээр яг өөрөө бас яг одоо харавсан хүмүүсийн хувьд ч гэсэн хэлж байна л да. Бас миний хувьд ч гэсэн саяхан бас яг нагц зэгч маань хараад тэгээд удаагүй бурхан болсон. Гэхдээ яг анзаарч байхад яг нөгөө нийгмээс нь яг тухайн одоо харваад ингээд тэр чинь сэтгэл зүйн хувьд маш том зочролтой болсон тий. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд дэмжлэг багасаа гадна нийгмээс ч гэж тий одоо яг нэг эмчилгээ тий одоо сэргээх эмчилгээ гэдэг энд бол байдаг юм байл л да. Би судалж ирсэн байхгүй одоо сэргээх эмчилгээ Монгол байна уу энэ төр гээд. Тэгэхээр тэр нь бол одоо яг ингээд арай бага. Тэгээ дээрээс нь нөгөө одоо адаглаад гарч явах тухайн хүчин тэрэгцэртээрээ суугаад гарч явал яг одоо өөрөө чи хэлж байгаагаар тий очиж кино театрт яаж болно найзуудтайгаа очиж пив яаж болно гайгаа басныхаа дараа тий. Тих юм ингээд дид үтст нь хаагаа ачаар тухайн хүнээ бараг л ингээд шоронд хорь ачиж байгаа байхгүй гэр гэдэг одоо гэрийн хооронд хорчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг энэ тэгэд одоо өнгөрсөн зүйлтэй харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй би бас яг үнийг хэлээд бас яг тантай санал нэг байна хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үгийн үнэнгээсээ яг дургуул та ягаад тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй яг тодтгол нь яг юу юм те цаанаасаа энэ тухайн хүнийг ингээд сэтгэл зүйн хувьд хаагаад байгаа юм шиг те энэ бол яг үнэнгээсээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь бол ер нь бол их тэмцэгч өөрсдөө энэ хаалттай нийгэмд орж чадж байгаа мундаг хүмүүс байгаа байхгүй юу цаанаа бол тэгэхээр бидний хувьд бол харин тэр дид үцтийг нээх тэгээд яг өөрийнхөө одоо ингээд энэ амьдарч байгаа голланд улсыг ингээд анзаархаар яг ингээд энэ ялгаа гарахгүй хүн гэдэг зүгээр үдлээс нь л харна тухайн хүн одоо хөөл гар нүд ер нь чихтэй тэр нь асуудал байна гэхгүй зүгээр нийгмийн хувьд бид нар яаж яах вэ тэрийг өөрсдөө үүрэг гэж үздэг тэгээд дээрэс нь тэр бол бүх байрлагад яттай тийм одоо нөгөө ордог тийм
тэрэгцтэй хүн орох боломжтой, 0-той бүх юм нь ингээ хангацсан байждаг байхгүй. Одоо өнгөрсөн 7 хоногт манай багш нарын суугаад хуралдахад бас одоо ингээд хүүхд хараагүй хүүхд юм уу тэр ингээ тест хийх гэж байна. Тэгэх юм бол ямар ном бэлдэж өгдөм байна гэд бүх талаас нь тэрийг хангах талаар ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ чинь нөгөө яг өөрөө чи хэлжсэнаар хуучин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэхээр халамж гордоо байждаг биш. Энэ хүмүүс маань зүгээр бид нартай адилхан яах хэвээр. Бидний үүрэг бол зүгээр хүнийхээ хувьд иргэний үүрэг бол тэд нартай нээлттэй байх хэвээр гэдэг. Тэ. Тэгэхээр өөрөө ингээд энийг гэхдээ бас их хууль бас байж аж хурцсах юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тий байж аж хурцсахгүй бол тухайн одоо манай одоо ажил дээр ч гэсэн саяхан нэг асуудал гарсан. Яасаа гэсэн чи цаанаасаа юу за одоо тухайн ажлын тэдэн хөв нь одоо яг ийм бүлгэлтэй хүмүүсээс байх хэрэгтэй. Байхгүй бол торгуулна гэдэг. Тэгэхээр ч нөгөө дээдлийн удирдлагууч ингээл нөгөө хүний чи хайгаал хэвээр тэгэл ажилд авахгүй л тий бөө юм болж байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө торгож марахгүй тухайн хүн чинь тэгэл баг тоохгүй тий за гэд. Тий тэгэхээр бас яг нөгөө хуулийн орчин байж бас тодорхой шахалт болдог юм шиг. Одоо сүүлүүд барьж байгаа байшнууд ч их гэсэн бас байхад тийм юм байхгүй бол тодорхой хэмжээнээс торгодог ч юм уу тий тиймэрхүү одоо тохиолдлууд бас одоо кейсүүд бас өөрөө харж ирсэн нөө энэ одоо олон улс байгаа энэ жишээг Монголд нэвтрүүлвэл бас зүгээр юм байна гэж тий. Монгол торгодог тэр систем нь бол маш сайн ажиллаж байгаа. Урамшуулдаг систем нь жоохон муу ажиллаад байгаа. Торгодог систем нь гэм бол одоо 25 хүнтэй албан байгууллага бүр заавал нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй байх ёстой гэсэн заалтын дагуу хөдөлмөрийн тухай хуулийн заалтын дагуу явж байгаа. Гэхдээ энэ дээр нэг онцлог бий. Торгоод явж болно. Гэхдээ торгосныхаа цаана хамгийн гол нь тэр байгууллагад нь тэнцвүү хөгжлийн бэрхшээлтэй хүн байх ёстой байхгүй. Швейцар, Голланд болон Европын улс орнууд яг хотодсон одоо энэ онцлогоороо бол мэдээж Монголоос төрүүлээ хөгжсөн яваа. Энэ утгаараа илүү нэг хамтдаа яаж амьдрах вэ? Бие биенээ яаж ямар байдлаар ашиглах вэ? Яаж амьдрах вэ гэдэг талаасаа бол нэлээ мэдээж Монголоос илүү төрөгдчихсэн төрөнд явж байгаа. Тэр утгаараа бол хүртээмжтэй орчныг бол бас биелүүлсэн. Хүний эрх гэдэг үндсэн үзлийг ч гэсэн үндсэндээ Европоос гаралтай шүү дээ. Хүний эрхийн одоо цаад философи хөгтхүүн нь өөрөө. Тийм учраас мэдээж арай л төргөнд явж байгаа. Тэрийг бид Монголд дуурайхтаа яг нэг буруу юм дуурайцсан нь бид торгохын дуурайцсан ирнэ нэг араас нь тэр торгуулахгүй байх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдэд боловсрал олгох ажлыг нь бид орхигдуулчихсан байгаа. Тийм учраас Монголд одоо яаж нэг гэхээр за торгоо тэртээ дэргүү хайсан ч хөгжлийн ажилд авах хөгжлийн бэрхшээлтэй олдохгүй олдсон нэг нь тэнцэхгүй байгаа гэсэн маш олон компаниудтай би таарж ирсэн. Тэгээд тэдний эсрэг бол үүндээ бас хэлэх юм заримдаа байхгүй яагаад гэхээр угаасаа та ингээ Монголд хүрээд ирээд харах юм бол цэцэрлэг нь хүртээмжгүй, дунд сургуулиуд нь хүртээмжгүй. За тэгээд их сургуулиуд нь хүртээмжгүй, дундын коллеж, темсүүд нь хүртээмжгүй. Тэгээд тэр сургуулийг төгсөж байгаа залуучууд гэдэг чинь өстой нөгөө зүүнний үзүүр дээр 10-аад тухтах дааны тийм ховруулчих байгаа нэгдүгээр. Хоёрдугаар төгснүүд нь өстой жинхэнэ мөн чигрөөрөө төгсөж байгаа. Бусдаар бол тэр Монгол улс сайн дайж биш. Эсвэл их сургуулиуд нь мундагтай биш байхгүй. Би өөрөө хүмүүсийн бүтээгдэхүүн шүү дээ. Миний төгссөн сургууль ч гэсэн одоо хүртэл над чиг хүүхэд тэнцээ сурнаа гэх юм бол замарг л үгүй бахаа да. Манай хичээл 4 давхурд ордог гэсэн. Би өглөө болгон 4 давхур руу гардаг гэсэн. Одоо тэнцээ лифт байна уу байхгүй шүү дээ. Их мэд зүгээр ярихад. Тэгээ хоёулаа Монголын болохгүй асуудлыг ярих юм бол мэдээч маш их юм байгаа тийм ээ. Тэгэхдээ тэн дээр бас яг нөгөө юунууд нь энгийн иргэд нь заавалчгүй нөгөө хүлээхгүйгээр бас шаардлага тавьж болох юм байна. Өөрөө бас мүйсийн олон улсын харилцааг төгсөжсэн. Тэр үед бас ингээд ангитай нөхдүүд өглөө хүлээж агаад 45 минут баг гэрээсээ алхаж ирээд тэгээд яхаар ангиж охтод өргөөд 4 давхартаа ингээд хамт гардаг байсан гэдэг сонсч уншиж байсан л та. Тэгэхээр тэр маань одоо хүртэл ингээд байж нэхэр бас харамсалтай байхгүй. Одоо дахиад олон ойд шиг хүүхдүүд очиж сурмаар байна тий. Яг нөгөө компаниуд авахгүй тэгэхээр боловсралтай хүн байхгүй байна гэхээр яагаад тэгэхээр нөгөө их сургуулиуд нь хаалттай байж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ маань ялгуурлан гадуурх чинь гэсэн үг шүү дээ. Уг нь бол үнцүүлэх хичнээн ойд төгсөж болох байсан бай тийм ээ хугацаанд. Би 2001 он төгссөн үеэс олон улс харилцаад одоо 2022 он
21 жил болоход хичнээн ойд төгсөж болох. Багтаалахад 21 ойд төгсөж болох байсан баг. Тий. Тэгэхээр харин энэ дээр бид нар өөрсдөө баг би бас мөст одоо төгсөж байсан, бас мөст багшилж агаад хэсэг багшилж байсан. Тэгэхээр мөсийнхаа хамт олонд бас хийж болох нь ш та нар энэ тал дээр анхаараач. Тэгээд дээрэс нь ийм хүүхдүүд яг ингээд эсэлд авахта хүлээхгүйгээр тэр хүүхдүүдээ бас яг шууд өөрсдөө баг явж ээж тий. Яаж авах вэ гэд илүү бид нар илүү нээлттэй байж ээж хаалгаа үдэ нээж ээж яахгүй зүгээр хүлээгээд бас үжиж болохгүй маань. Энэ бол маш их хугацаа 20 жилийн үед маш олон ойд заагаад одоо сураад босрол эзэмшиж болох байсан байна. Миний таньдаг тэр охин хүртэл бас хэлж байсан л да би одоо ажил хиймээр байна. Яг ажил орох гоо тэгэхээр ингээ хэцүү байдаг энэ төр гэж тий. Тэгээд тэр нь одоо өөрөө чи хэлж байгаа компаниуд нөө хүмүүс байхгүй байна. Уг нь бэлтгэх бас энэ тусгай хөтөлбөртэй байх хэрэгтэй маань. Их сургуулиудаа бас нээлттэй болох хэрэгтэй маань. Тэгэхээр яг үннийг хэлэхэд бол зүгээр энгийн иргэдэн илүү их юм бас санаачилж хийх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгэхээр ийм баг юм л да. Нийтэд хүртээмж гэдэг хоёлаа энэ сэдв байгаа. Нийтэд хүртээмж гэдгийг ярьж байгаа. Тэгэхээр одоо хоёлаа бол яг нийтэд хүртээмж гэдэг том сэдвэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг л яриад байгаа болохоор хүмүүс ойлгох хаа нийтэд хүртээмж гэдэг чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэж хамаатай юм байна гэж төөрөгдөх магадлал бол их өндөр байгаа. Жишээ нь их сургууль дээр яагаад тэрийг ингээ заах ойд төгсдөг юм байж, янжаа төгсдөг юм байж, өөр хэн нэгэн төгс. Миний нэг настай багш байсан. Бас шатаар алгахад хэцүү болцсон харагдсан. Нэлээд олон жилийн дараа би төгсөөд уулзахад тэр багш маань 4 дахь гурлуу гарлаа гэхэд бас л чармааж байж алхаж байгаа харагдсан. Тэгсэн ирнэ багш гэж хүндлээл багшийн баяр болохоор цэцэг юу гүүгээл. Тэгсэн ирнэ багшаагаа өөрөө сургууль дээр ирэх орчныгоо бүрдүүлээг байсан. Хэрвээ их сургуулиуд, хэрвээ боловсролын байгууллагууд үнэхээр л тэгж л оюунлаг юм бол энийг бодцсон л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нийтэд хүртээмж гэдэг маань зөвхөн ойд тийм хөгжлийн бэрхшээлтэй хүн биш. Та хүүхэдтэйгээ магадгүй хэрэгтэй их сургууль багшлах хэрэгцээтэй гарах юм бол лифт байхгүй бол та хүүхдээ яахан тэврээд нэг гартаа тэргийг бариад нөгөө гартаа хүүхдээ тэврээ тэгээ явах. Эсвэл оюутныгаа дуудаа тэргийг бариулаад гарах уу тийм ээ. Тэгэхээр нийтэд хүртээмж гэдэг маань ер нь бүгдэнд л ээлтэй ч гэдэг дүгүнд би бас тийм дуртай биш. Яг нь зүгээр л нийтэд хинч хэрглэж болох үзэл тийм дизайнер л алив барилга байгууламжийг л хийх ёстой л гэсэн зүйл л дээ. Тэр бол яг Монгол бол одоо хоцорч яваа. Гэхдээ тэрийг ойлгоод жоохон хурдлах боломж байгаа. Яг тэр үүднээсээ л би энэ байшинг барьсан, өөрийнхөө байшинг барьсан. Одоо яагаад чи энэ байшинг барьсан бэ гэхээр хамгийн гол нь хүн чинь хараагүй зүйлийг ойлгодог юм байна. Харчаад, хазаад, бариад, үнэрлээд, амтлаад тэгж үж юм ойлгодог зүйл юм байна гэж би ухаарсан. Тийм учраас би байшингаа барьсан. Байшингаа тодорхой санхүүжилтийг би таны хэлдгээр нөгөө network буюу олон нийтээс босгосон тодорхой юг нь болохоор дийлэнх нь бол өөрөөсөө гаргасан. Тэгээд би яаж ингэр одоо хүмүүс хурж ирээд миний байшинг үзэж болно. Яваад үз тэр налуус хаалгаар нь ороод үз. Угаалгын өрөөнд нь ороод үз. Карантанд нь гар нүрээ угаагаад үз, өрөөнд нь суугаад үз, цонхных нь бариад үз. Ингэж үзэж үжил хүн тэр хүртээмж гэдэг чи ойлгоно үгүйс. Тэрнээс наа би PowerPoint дээр үзүүлээд, кино үзүүлээд, араас нь яриад уучлаарай ойлгодгүй юм блэ. Тэгэхээр ойлгуулахын тулд л энийг хийж байна гэсэн үг. Тэгэхээр одоо хоёлаа яг нийтэд хүртээмжтэй пассив байшингийн талаар анхны маань сэдвээ өгсөн байгаа. Энэ талаар ярьж байгаа дээр өөр бас нэг лаборатори хаус ингэ барьсан байгаа шүү дээ. Эний чи харсан хүн энэ чи ингээд ийшээ чи төрөлх зэрэгтэй хүн орцсон ч гэсэн их гоё юм байна. Настай хүн ингээд тий гарахад ч гэсэн тэр шатан батны юу шиг зүгээр юм байна гэд харагдчихсан тэр зургийг нь нөгөө группээс нь олж харж исэн байхгүй юу. Тэгэхээр энэ лаборатори хаусыг ингээ бариад хүмүүст бас танилцуулга лайв бид нар хийдэг. Тэр энийг цааш нь түгээхээр мэдээж нөгөө пассив хаус болохоор урьдчилсан хөрөнгө оруулалт бас их байж таардаг бах тий. Тэгэхээр ер нь
пассив хаус гэдэг одоо Монголд бол нөгөө пассив гамбаа гээл тэ дээр би бас мовисын профессор Амар Баяртай бас ярилцаад хүмүүс тий маш их ингээд сонирхож байгаа байхгүй юу тий. Тэгээ дээрээс нөгөө нийтэд хүртээмжтэй гэхээр эн чинь бүр ингээд нийгэмлөө ингээд бүр нэгээд зөвхөн хүн болгоно лөө нээлттэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр хин нийтэд хүртээмжтэй пассив хаусны лаборатори ингээд байгуулсан байгаа. Дараагд нь ингээд ер нь өөр чинь төлөвлөгөө юу байна? Тэгээ бас ийм байшин байрны хэсэг хүмүүс ер нь юу анхаарвал их зүгээр байх вэ? Энэ байшинлууд нэг ийм онцлог байна. Яг энэ шууд хэлэхэд пассив ба нийтэд хүртээмжтэй гэдэг хоёр том концепцийг нэг байшин дээр нэгтгэчихсэн шүү дээ тий. Ингээ яваад ч хүмүүс ихэнхдээ яг үнээс л пассив нэг асуугаад байна. Пассив яаж барих вэ? Пассив яаж барих вэ? Пассивыг ямар үнээр барих вэ? Хэдэн метр вэ? Квадрат нь тэгэл асуугаад. Нэг зүйл энэ дээр тайлбарлаа. Пассив гэдэг бол угаасаа байшингийн дулаалга, эрчим хүчний хэмнэлт энэ хоёр том ухагтхууны л нэг нийлбэр шүү дээ тий. Хүртээмж гэдэг бол тэр байшин дотор тав тухтай амьдрах архитектурын бүтэц, архитектурын шийдлийг би яриад байгаа. Тэгэхээр энэ хоёр зүйлийг хүн нэг дор ингээ ойлгохгүй байх шиг байна л да. Одоо миний яриаг ингээд сонсож байгаа миний лайвууд ингээ ихээр пассивыг нь илүү сонирхоод байгаа. Тэгтэл би одоо ингээ тайлбарлаад хэлье. Пассив гэдэг бол 10 сараас Монголын улирлаар 10 сараас 4 сар хүртэл гэхэр чи хэдөө 2 3 за 2 тэн дээр нийтээ за нэг 6 сарын хугацаанд таны хувьд чухал байх ойлголт юм байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчний эвнэлт дулаан. Тэр 4 сараас хойш дулаар чинь танд бол тэрнээс хойш дулааны асуудал бол зүгээр амбаар байсан ч гэсэн нэг тийм асуудал болохгүй. Хүртээмж гэдэг бол 365 хоногийн асуудал байхгүй. Та өвөл байсан ч тэр хаалгаар орох хэрэгтэй болно, зун байсан ч хаалгаар орох хэрэгтэй болно. Хэрвээ босготой байх юм бол өвөл байсан ч хүнээр өргүүлж довжоотой бол оруулах хэрэгтэй болно. Зун байсан ч орно, бороотой, шороотой, нартай, салхитай ч гэсэн. Тэгэхээр хүртээмж нь илүү том ухагтхан байхгүй энэ байшингийн. Манайхан болохоор яг одоогийн байдлаар Монголд нэгдүгээр монголчуудын дийлэнх нь залуучууд байна. 60%. Хоёрдугаард гэх юм бол юунаас air pollution агаарын бохирдлоос үүдээд хүмүүс нөгөө яг тэр нөгөө утаагүй байх яг пассив гэдэг нь одоо actual боёо их чухал болчиход байна л да. Хамгийн чухал ухагтхан болчиход байна. Гэхдээ тэрний цаана ямар том ухагтхан боёо нийтэд хүртээмжтэй гэсэн ухагтхан энэ байшин шингэсэн бэ гэдгийг олж харж чадахгүй байгаа юм. Тэгэхээр би бас бодоол би байшиныхаа нэрийг буруу өгчихсэн болоо. Харин та өгчихсэн ярианыхаа сэдвийг зөв өгчихсэн болоо. Би пассив ба нийтэд хүртээмжтэй lab house гэдэг өгчихсэн. Та болохоор нийтэд хүртээмжтэй passive house гэдэг өгсөн бооз. Тэгэхээр таны хараа илүү зөв томьёол нь байсан ч гэж магадгүй гэж харагдаад байгаа байхгүй. Гэхдээ миний бодлоор энэ бол Монголд хөгжөөд одоо хүн болгон чинь одоо орон сууц гэж чухал гэж ярьж байгаа ч гэсэн явандаа бол гэрийнхээ хажуутай хашаан дотор гоё байшин бариад яана. Тэгэхээр энэ пассив хаус бол маш хэрэгтэй тий. Би нөгөө нийтэд хүртээмжтэйг нь ягаад урд нь тавьсан гэхээр надад энэ аягүйх чухал Монголд ялангуяа одоо ингээд шинээр баригдах пассив байшингуудаа бүгднийг нийтэд хүртээмжтэй бариасай гэж бодсон. Тэгээ таны энэ юу гэж юу гэдгийг одоо лаб хаус чи үзчихэд хүртэл энэ их гоё юутай. Гэхдээ яг ингээд байшин гэж харахаар өөрөө нийтэд хүртээмжтэй шууд нүдэнд тусч байгаа байхгүй юу тий. Тэгээ би энэ байшингаа нөгөө юу яг нийтэд хүртээмжтэй гэдгийг сонсож байгаа хүмүүст хэлэхэд яг баруунд бол би юу гэж яагаад гэвэл Universal Design Principles гэж ярьдаг. Universal Design Principles гэдэг буюу за монголоор бол түгээмэл загварын зарчмууд гэж байгаа. Түгээмэл загварын зарчмууд гэдэг нь болохоор хамгийн энгийн нэр томьёолоор болохоор нийгэмд байгаа аль болох олон хүн үр ашигтайгаар хэрэгжилж болох загвараар хийж бүтээсэн зүйлийг universal design буюу түгээмэл загвар гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Энүүгээр би өөрөө дипломынхаа ажлыг хийсэн. Энүүгээр би одоо Монголд яг энэ чиглэлээр сертификат аваад сурсан. Бараг одоогоор л миний мэдих анхны Монгол байгаа. Тэгэхээр энэ бол хүртээмж гэдгээс илүү том ухагдах юм байна. Манай байшинг харчаад хин ч гэсэн хараад одоо намайг мэдгүй гэж бодлоо тийм ээ анжаа. Ойд өгч хүнийг мэдгүй гэж бодё. Тэгэнгүүтээ байшинг харангууд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнд барьсан байж тээ гэж харагдахааргүй байдлаар би барья гэсэн санаас. Хэрвээ
энгийн довжоотой шат хийчингүүд хажуунаас нь налуу зам хийчихсэн бол яах вэ хүмүүс? Өө эн чинь хөгжлийн бэрхшээлтэн амьдрт юм байна. Нэг багийн ээж аавдаа настай аав ээжтэй барьж ийл гэж ойлгоно. А гэтэл манай гэрийн үндсэн орц гарцсан угаасаа тийм налуу. Тэгээд үндсэн хаалга нь угаасаа том. Өөрөөр хэлбэл яг хөгжлийн бэрхшээлтэй хүнд гэж зориулж огт бариагүй байшин баг. Янжаад ч зориулж болсон, доржиж, долгорж, долмоодч, хиндэж тийм ээ. Барьж болох тийм байшинг л би санаачилсан гэдгээрээ л онцлог байгаа. Тэгээд хэрвээ энэ Монголд мэдээж түгээсэ гэдэг хүсэл бол маш их байгаа. Эний төлөө л ажиллаж байна. Мэдээж нэг хүн амьдрахад чинь бүх юмыг бол хийж чадахгүй шүү дээ. Бүх нөхийг бүхэлж чадахгүй. Тэгэхээр энэ амьдралдаа миний яг бодож байгаа нэг хэд хэдэн хийчих гэсэн санаа байгаа. Нэгдүгээрт энэ байна, нийтэд хүртээмжтэй гэдэг санааг аль болохоор Монголд ойлгуулад хэрэгжүүлээд бизнес концепцээр нь хөгжүүлчих. Энэ болохоор нэг бас intercultural competence соёл хоорондын харилцаа гэдгийг бас нэг юмсан гэсэн санаа байна. Сүүлийн хэсгээ ахаад давтдаа юу ачлаа тасалдчихлаа жоохон. Сүүлийн 2 өгүүлбэрээ тасалдчихлаа. Тэгэхээр сүүлийн хэсэг гэдэг нь аль хэсгээр явахаар вэ? Яг 2 өгүүлбэрийг сонссонгүй тасалдаад. The intercultural competence буюу соёл хоорондын харилцаа гэдэг нь өнөөгийн одоо Монголд дэлхийд ингэж гарах гэж оролдож хичээж байгаа энэ үед бол ялангуяа мэдэх шаардлагатай. Тэгэхээр энэ мэдлэгийг бас монголчуудад өгөх юмсан. Соёл хоорондын харилцаа гэдэг чинь зөвхөн бидний бодож байгаа шиг зүгээр нэгнтэйгээ найзаа хай бай гэдэг эсвэл нэгний өмнө алга хавсарт намасте гэдгээс илүү гүнзгий ойлголт. Тэгээ энэ өөр илүү практик бизнест бол маш их хэрэгтэй ойлголт гэдгийг би монголчуудад ойлгуулахыг зориод байгаа. Сая манай сэдвтэ уялдаагүй л дээ. Гэхдээ зүгээр миний ирэх 10 жилийн хугацаанд бодож байгаа амбицуудын нэг нь л тэр юм байна. Гэхдээ энэ бас яг сонирхолтой сэдв байхгүй юу? Голландчууд бас яг өөрсдөө их нөгөө бизнесийн эрхэлдэг хүмүүс болохоор энд бас айгүй тэрэн дээр анхаардаг байхгүй юу? Тэгээ бусад өөр газар бизнес хийх юм бол тэр соёлыг нь эхэлж судлаад яаж харьцах уу, яаж ярих уу гэж тий. Бүх юм ингээ өөрсдөө ингээ судлаад тий. Ярьдаг. Тэрсэн өөрөө зүрхийг нь эзэмд одоо өөр улс орны харилцагчийнхаа зүрхийг нь эзэмдэж тархинд нь өөрийн ухааныгаа шилж ойлгож байж тэр хүнтэйгээ партнершип үүсгэн шүү дээ. Тэгэхгүй зүгээр гаднах хувцсынгийн дуурайгаад юм уу адилхан сах бариад хуруугаараа будаа идвэл хуруугаараа будаа идснийгээ дуурайчаад би чамд таалагдлаа гэж хэлж олж чадахгүй байхгүй. Тэгэхээр тэр бол буруу зүйл. Манай бизнесүүдийн ойлгоогүй байгаа нэг одоо ямар ч байсан миний харж байгаагаар ойлгоогүй байгаа нэг зүйлсүүдийн нэг нь бол тэр байна. Тэгээд гэхдээ энэ дээр бас нэг юм асуухад Монголд иргэдийн хувьд дотроо бас соёлын ялгаа байна уу? Тий? Жишээлбэл Монгол иргэдийн хувьд байдгаа та болон танаа нөхөрийн гэр бүлийн хооронд соёлын ялгаа байгаа. Та эргээд хамтдаа амьдарснаар эргээд тэр соёлын ялгаа чинь маш тод мэдрэгддэг энгийн зүйлс дээр. Тэгэнгүүтээ тэр чинь хамтдаа амьдрахын хэрээр үнэт зүйлсүүд чинь нэгдэж эхэлдэг байхгүй. Тий. Монголд бол тэр үл байгаа хөдөө хот их гэж байна. Хот хооронд ихч гэж бас байна. Маш энгийн. Зүгээр би яг энэ чиглэлээр нэг 2-3 удаа нэг хүмүүсийн олон улсын харилцааныханд өөрийнхөө сургуулийнханд лекц уншихтаа яг тэгж хэлдэг. Гэр бүл бол хамгийн ихний яг тэр соёл хоорондын ялгаа гэж илэрхийлдэг нэг зүйлээ. Яг гэр бүл хосуулж байгаа хоёр хүний дотор соёлын нөгөө процесс бүх юм процесс нь явагддаг шүү дээ. Acculturation буюу нөгөө соёлыгоо ойлгох, бие хүлээн зөвшөөрөх, дараа нь эргээд соёлд дург тэр нөгөө эсрэгтлийнхаа соёл дургу болох тэрүүнд эсрэг үүсэх, татагдах гэх мэт ингээ бүх юмнууд нь процесс нь явагдах зүгээр бичил хэлбэрээр. Юунд Монголд бас яг мэдээж ингээ хүм аймаг хоорондоо ингээ соёлын ялгаатай тий нэгэндээ бас за бүрхэл нэг аймаг дотроос хоёр өөр сумаас суудсан ч гэсэн яг өөр шиг хэлж байгаагаар бас тийм ялгаанууд байна тий. Гэхдээ яг хөгжлийн бэрхшээлтэй болон одоо ингээ одоо иргэдийн хувьд бас нэгнийг ойлголцох тал дээр их дутагдал байна уу? Энэ тал дээр янз бүрийн одоо тийм судалгаанууд юу байдаг бол? Яг бодит судалгаанууд бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж хүн л ус байна. Нэг гоё алдартай өгөөж нэг хүн хэцүү, хоёр хүн эцгээр бүр
хэцүү штэ. Тэгэхээр хүн л болцоо өөр ингэсэн үнэт зүйлс өөр ингэсэн юутайгаа тэр үнэт зүйлс нь нөгөө нэгтэй таарахгүй гэл янз янз тоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гिचгээр л бүгдээрээ нэг адил шаналсан зовсон амьтад эсвэл бүгдээрээ нэг яатсан хүмүүс бол байхгүй шүү дээ. Тэдний донд мууч хүн бий, сайн ч хүн ч бий. Тийм ээ? Тий. Хулгай идэг хүн ч байна, хүн алждаг ч хүн бас байгаа тэдний дунд. Хүн хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр гайхам шиг сахиусан тэнгэр шиг далавчтай амьтад бас биш шүү дээ. Бас адгийн арчаагүй амьтад бас биш. Үгээгүй ядуучууд биш. Адилхан бүх юм тэр хүнд байгаа. Тэг нэг тийм юунд стереотип байдаг л да. Бид нар бас ингээ гадагшаа гараад тэр Монгол хүн гэхээр л яг тийм стереотиптэй тий. Тэр соёлын асуудал чи өөрөө яг нөгөө стереотипийг л давах асуудал. Тий. Тэгээд тэрийг ингээд Голландууд гэрээл нөгөө хүмүүс нэг ойлгодог шин авраг заан шиг өндөр том биетэй нэг Монголоос амартай том юм. Жижигхэн голландууд ч гэсэн байж л байдаг шүү дээ тий. Тэгэл нөгөө бяцлаг эдсэн энэ гэл нэг тийм бүр ойлголтуудаа Монгол хүн гэхээр л бас бүгдээрээ нэг нөгөө Чингисийн удам гэл амар зэрлэг танхай хүмүүс энэ гэл янз бүрийн ойлголттой байдаг. Тэрийг ин засах тал дээр бас яг өөрсдөө бид нар засахынчтай хайшин тий стереотип гэдэг чинь бас байж болно. Гэхдээ тэрийг нь өөр шүү бид нар бас өөрсөн гэсэн онцлогтой хүмүүс гэдгийг бас өөрчлүүлэх хэрэгтэй байдаг тий. Энэ дээр бас түрүүн надад нөгөө ярианы эхэнд хэлжсэн л да маш олон ингээд давхар юмуд хэлжсэн. Жишээлбэл би 8 дугаар ангиас яг ингээд мэдлэг бол миний зэвсэг юм аа. Мэдлэг бол миний ингээд хөлгаар ер нь зэвсэг юм аа гэдгийг мэдсэн тэгжсэн. Тэрийг яг яаж ухаарсан юм бэ? Өөрөө бас өмнө нөгөө одоо хүүхдүүдийг өөрийн чинь ингээд өргөөд авч явдаг болохын тулд би их сонирхолтой ингээд юм ярьдаг тий ном уншдаг юм ярьдаг кино ингээд бараг 3 дэгээр ярьдаг байсан энэ төргээд өгсөн байсан тий. Гэтэл яг 8 дугаар ангидаа яг ингээд мэдлэг бол хүч гэдгийг аш тусыг хэрхэн мэдсэн юм бэ? Өөрөө ингэж бараг хариулчлаа да. Наадах нь өөр гадаа хүүхдүүд тоглож байна. Би 3 давхар балконоос хараа явж байна. Хүүхэд намайг гэрээс авч гаргахын тулд би юу хийх вэ? Тэр хүн над руу хурж ирээд үүрээд ойдоо наашаа хоёлаа хамт гарья гэж хэлэх үс хэмжээнд тэр хүн таалагдах хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Тэрнээс нааш тэр хүн тэр хүүхэд шүү дээ. Тэр хүүхдэд бол ямар нэгэн нэг 5 6 дугаар ангийн хүүхэд чи ямар нэгэн муу санаа гэж байхгүй, бодсон юм байхгүй. Тийм учраас тэр хүүхэд чинь яг давхар санаа ойлгохгүй учраас эхний тэр хүн таалагдлаа бол дээшээ 3 давхар руу гүрэл ойдвыг аваад гадагшаа гарна гэсэн үг байхгүй. Тэгэх хэмжээнд би тэр хүүхдийг татах ёстой. Тэр чинь л өөрөө тэгэл өөр ирэхгүй мотивац намайг нөгөө юм сурах, юм сурсан юм бусдад тайлбарлах, бусдадтай хуваалцах. Нөгөө талаараа эргээд би тэр хүний хувьд үн цэнтэй байж, юугаар би үн цэнтэй байж чадах вэ гэдэг. Нэг удаа хүүхдийг хуураад дуудаж болно, хоёр дахь дуудаж болно, гурав дахьаас нь бол мааштай ирэхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр бол бүтэхгүй зүйл. Тэгэхээр би тэр хүнд таалагдах, татагдах ямар нэгэн зүйл заашгүй хийсэн байх хэрэгтэй. Нөгөө талаасаа бол бүр багаасаа нэг ойлгож чадсан юм. Чи өөрөө өгөхгүйгээр хизээч хүнээс юм авахгүй шүү гэдэг зүйлийг л ойлгож авсан зүйл. Чи хүнээс юм авъя гэж бодож байгаа бол өгөх ёстой. Чамд өгөх юм юу вэ? Байхгүй бол уучлаарай чи ядуу байна, ховгоосон байна. Энгийн гэхдээ нэг тийм бас л эргэл утилитар сэтгэлгээ л дээ нэг талаасаа. Гэхдээ нөгөө талаас нь survival буюу одоо миний л бага насны л өөрийгөө авч явж гаргаж байсан одоо тэр стратеги бодлогууд бол яг энэ тийм л байгаа. Чи өөрөө өгөх юм байх ёстой. Байхгүй бол тэгэл хэн ч чамайг тоохгүй шүү дээ гэсэн санаа. Тэгээд тэр өөрөө өгнө гэдэг нь амьдрал ямар нэг байдлаар утга учиртай болгоно гэсэн байх нь шүү дээ. Ямар нэг юм хүмүүс нийгэмдээ хэрэгтэй юм хийжээж бас өөрөө бас буцаагаад тэрнээсээ хүн чинь ер нь хүн туслахаас чинь хүн инээж хараад баярлж байгааг хараад өөрөө баярлдаг шүү дээ. Өөр ингэсэн үн цэнтэй байх хэрэгтэй, өөр ингэсэн нэр хүндтэй байх хэрэгтэй. Тэр хүн дутуу байгаа гэдгийг юу дутуу байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр хүний дутуу байгаа зүг нь өгч чаддаг байх хэрэгтэй. Тий. Энэ одоо
Тийм Мада Тереса нөгөө Тереса ээж бас хэлдэг тий бусдад туслаа гэд. Тэгэхээр ер нь ингээ харахаар миний ингээ анзаарч байгаагаар бол бусдад тусалж байгаа хүмүүс өөрсдөө хүчрэхэг байдаг л да. Ер нь бусдад тусалж байгаа, бусдын байгаа хүмүүс тий. Тэгээд одоо ерөөхдөө Мадер Терезатай өөрийгөө харьцуулахаараа арай томдох байхаа. Мадер Тереза бол бусдад өгөхгүйгээр тусал гэсэн. Би бол эргээд авахын тулд тусалж байсан. хариу харьцуулаад өгөх бас. арай бараа дээрээс болог. Гэхдээ яг хүмүүс хэрэгтэй цаад цаанаа нь бол ер нь ингээд бас амьдралд хэрэгтэй зүйл нь те яг тус харахгүйгээр туслах хэрэгтэй л дээ. Гэхдээ өөрөө чи хувьд бас ингээд мэдлэгтэй байж ээж хүмүүс бас эргэж ирж байсан байна. Гэхдээ ер нь хүнд ямар нэг юм ингээд өөрөө өөх чадaltaй байж ээж те тэгжээж илүү одоо анхаарал нөгөө хүмүүс мань эргээд бас хардаг байх нь шүү дээ. Одоо хоёлаа яригныхаа ерөөдөө төгсгөл рүү орох төгч байна. Нэг цаг дээдсах нь хий гэж бодож байсан. Тэгэхээр өөрийн чинь хувьд бас ингээд бит хоёрын хувьд ярьж амжаагүй зүйлүүд байна. Rectus компани хувьд нөгөө нэг лаборатори та нар ингээд хуудасаараа бас лайв хийдэг те тэрий чинь би бас шеэр хийчихнэ. Хүмүүс бас их асуусан байсан л да хөрөнгө хэр ордгийн энтрээд айгуу тийм нөгөө байшин барихад шууд хэрэгтэй хөрөнгө оруулалт энтер гэжсэн те тэрийг бол шууд хуудасаас чи харчвал хэрэгтэй байх гэж бодож байна. Эсвэл өөрөө энэ дээр товч мэдээлэл хуваалцах уу? Гэхдээ хамгийн их асуудаг юм л юм лээ. Нөгөө ажилд орох хамгийн эхлээд цалин хэдэх үү гэж асуудагтай л адилхан юм шиг байна тий. Тухайн байшинг барихад бол метр квадрат нь 2.3 саяар барьж ирсэн. Хас банкны эко зээлээр авсан 8% зээлээр санхүүжилтээр гаргаж ирсэн. Энэ бол хас банкны хувьд бол бас анхны бөгөөд сонирхолтой төсөл байсан гэж хасаагаа өөрснөө хэлж байгаа. За тэр одоо ч өнгөрсөн 21 оны 6 сард 2.3 саяар барьж ирсэн. Байшин 22 оны өдийн хугацаанд ямар байхыг бол үнэндээ хэлж мэдэхгүй байна. Монголын зах зээл бол таашгүй байгаа. Тэгэхээр хэдээр барьж болох уу яах вэ мэдэхгүй байна. За би өөрөө яг одоо ингээд албасаар хэрвээ надаар байшин бариулах гэж байгаа би яг энүүнтэй төстэй байдал байшин бол би барьж болно. Гэхдээ би нэг дор 6-аас дээш айлыг барина. Нэг дор гэсэн үг ш. Хотхон байдлаар 6 айлыг барих сонирхолтойгоо. Тэгэхгүй нэгээр нь энэ тэнд биш, цөмөр нь биш. 6 айлыг нэг дор 6-аас дээш айлыг би нэг дор бол барих сонирхолтой. Хотхон барих сонирхолтойгоо. Тэгээ тийм хүн байвал надтай холбогдож болно. Би тэгээ энэ талаараа аль болохоор барих бодолтой байгаа. Тэгээд мэдээж зах зээлийн үн бол одоо бол сая үйл хөдлөх хөрөнгийн хэд хэдэн үзэсгэлэн худалдаанд орчихлоо. Ер нь бол амны орон сууц бол метр квадрат нь 3 саяас дээш болсон байна. Багадаа л 2.9 саятай, 2.8 саятай. За ер нь нэлээд багахан хямдхан тооцогдохоор болсон байлээ шүү. Метр квадрат нь 2.8 сая байл. За үний мэдээллийн хувьд бол ингээ хэлжлээ. Барих нөхцлөө хэлжлээ тий 6 болон түүнээс дээш айлыг хэлжлээ. За би барих юм бол ямар ч тохиолдолд хүртээмжгүй байшин бол огт барихгүй. Барих юм бол заавал 100% хүртээмжтэй, нийтэд хүртээмжтэй байшин барина. Пассив барих уу бариулахгүй гэдэг бол та нарын өөрснөө сонголт. Пассив барина гэх юм бол мэдээч өртөг. Ер нь бол пассив байшин барина гэдэг бол жирийн ижил төстэй байшин барихаас нэг 40%-аар илүү, 40 биш юм 35%-аар илүү өртөг өндөртэй байдیں۔ Тэгэл ойлгочих. Жирийн зүгээр нэг уламжлалт байшин хэдээр босох байсан. Тэрэн дээрээ нэмээд 35% нэмчихэд ерөнхийдөө пассив хаус. Тэр дулаалга, тэр битүүмж, тэр нөхцөлийг яахад 35-аас доошгүй хувийн өртөг нэмэгдэнэ л гэж ойлгочих. Тий. Тэгээ пассив хаус чинь зөвхөн нэг өвөл дулаан байхаас гадна 100 бас сэрүүн байлгах юмштай тий. Одоо би байшингийнхаа яг зуны улирлыг үзэх гээд байна. Тий. Ер нь бол болохоор юм шиг харагдаж байгаа. За нийтэд хүртээмжтэй барихад бол ёстой ямар ч нэмэлт зардал бол орохгүй. Бараг л хасагдана уу гэсэн биш. Багадаа хувьжааны чинь шатыг хийхээс ахгүйла тэр зардлууд ч хасагдана. Нийтэд байшингаа нийтэд хүртээмжтэй байдлаар барина гэдэг бол нэмэх өртөг биш. Бараг хасах зардал байгаа гэдээ ойлгочих. Яа хэлсэн. За Rectus компанитай яг уу миний бодож байгаагаар таны бид хоёрын ярилцлагыг өөр гадны одоо гадаадд амьдарч байгаа монголчууд үзэх юм бол хөрөнгө оруулалт хийж болно манай компанид эсвэл манайхтай хамтарсан төсөл байдлаар хэрэгжүүлж болно. Та бүгдийн бодож байгаа яг энэ чиглэлийн одоо inclusiveness чиглэлийн ажлыг би Монгол төлөөлөд гүйцэтгэж хийж болно. Үгүй бол хамтарсан байдлаар төсөл хэрэгжүүлж болно.
шууд direct donation буюу шууд тусламж үйлчилгээ бас үзүүлэх боломжтой. Тэн дээр бол нээлттэй байгаа. Хаагдсан юм бол байхгүй. Зөв. Тэгэхээр шууд өөртөө холбоо барихтаа компани чинь юу өгч юм байна те? Компани чугаа мессенжерээр чатаар шууд холбоо бариад асууж болох нь шүү дээ. Тийм, миний ч дээр нь хамаг юм л open segment гэдэг шиг л үүдэн шүү дээ. Тийм, нээлттэй. Нээлттэй гэж юм чи. Биний постууд хүртэл дандаа public тохиргоотой байдаг учраас нэг надтай найз болсон ч адилхан, найз болоогүй зүгээр follow хийсэн ч адилхан. Тийм байна. Тэгээ түрүүний дээр байшин барихтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бол пассив нийт төртөмжтэй пассив хаус юуных нь линкээс тэ Facebook хуудсыг өгөөд эндээс бас аваарай гэж бас болох юм байна шүү. Тэн дээр нэг бас зураг нь байгаа байхгүй юу? Байшин гэж зураг байгаа, лайв юу. Тийм, бид хоёрын ярилцлага одоо магадгүй тэр пэйж дээр бас дахгүй шеэрлэгдэнэ. Тэгэл үзэх хүмүүсүүд нь сонирхоод үзэнэ тийм. Тий, үзэж болно. За ингээд бид хоёрын хувьд ингээд товчхон яалаа маш их олон асуултууд байгаа. Гэхдээ би нөгөө хүнтэйгээ ярихдаа ингээд энийг удаа гэдээ яахгүй. Ер нь явандаа бас подкаст болгоод нэг хөдөлтөй очроос өргөжлүүлээд бас асуултуудаа асуу гэж бодож байна. Гэхдээ миний хувийн зүгээс бол та түрүү өөрийгөө хэлээ л да би Мада Тересэтэйгээ өөрийгөө харьцуулаад яах вэ? Гэхдээ ер нь бол бүх хүнд урам зориг таавал өгдөгөө. Надад ч гэсэн бас ингээд би шууд өөр ингэсэн бизнесээ эхлүүлээ явсан. Ингээд би гэтэл нөгөө бизнесээ хийнэ гэл бизнес план гэл тэгэл баг тэрийг ингээд танилцуулаад орхоос нөгөөнд баг санаагаа ингээд яачих байгаа байхгүй юу. Одоо ингээд аячиж байгаа байхгүй юу. Гэлээ ингээд таныг ингээд хийж байгаа бүх зүйлийг чи харахад маш их байдаг шүү. Тиймээс ийм сайхан урам зориг өгсөн, сайхан ярьсан өгсөн танд маш их баярлалаа. Дээрээс нь бидэнтэй хамт байж тухлан сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ лайв нь ингээд нээлттэй үлдчихдэг. Хүмүүс мэдээж нөхөд үзэж бас болно. Та ингээд сүүлийн үзэгчд хэрэгтэй бас зүйлс нэмж хэлэх зүйл байна уу? Сүүлгийг танд үлдээе. Би танд их талархлаа. Би хинд ярилцлага өгөх гэж байгаа гэдгийг би харчаад за би энэ хүн яагаад миний энэ сэдвийг сонирхсан бол тоо гэж бас их гайхаж байсан. Тэгээд энэ сэдвийг сонирхож эргээд Монголынхаа төлөө бас юм хийгсэн сэтгэл гаргаад ингээд эргээ Монголдо ирсэн залуучуудтай ярилцлага хийгээд юуны хөрөнгө оруулалт хийж байгаа бас их талархаж байна. Нөгөө талаас өөрийн чинь бий болчихсон мэдээллийн сувг харилцаан дээр миний хийж байгаа үйлсийг ингээд танилцуулж байгаа бас их талархаж байна. Сонсож байгаа залуучуудаа хэлэхэд миний бүх юм нээлттэй утас, имэйл, Facebook, Twitter бүх юм нээлттэй байгаа тэрүүгээр чөлөөтэй надад санал байна. Эсвэл маргалцсан ч болно. Би маргалдах дуртай. Гэхдээ зөв маргалдаж чадж байвал тийм бүх юм нээлттэй байгаа. Холбогдоорой. Тэгээл аль чадах бүхнээ хийгээрэй гэж хэлээ. Баярлалаа. Нэг зүйлээрээ мартцсан байна. Юу гэхээр нөгөө Мүйсийн профессор Амар Баяр гот дээр бас пассив хаусын сургалт хийжсэн Японоос профессор ирээд. Тэгэхээр би нөгөө бас хэлжсэн байхгүй юу. Бас тийм өөрийн гэсэн нийт төгтөмж пассив хаус хийдэм билээ. Эндээс ингээд сонирхож байгаа хүмүүс нь сургалтанд сууж болох уу гэд. Тэр хэдийгээр мэдээ өнгөрчөн ч гэсэн явандаа ахаад ирээдүйд хэрэгтэй сургалт хийвэл бас ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нээлттэй байх байхаа. Өөрөө надад хэлжсэн хэрвээ энэ дээр ингээд сонирхоод Монголд одоо пассив хаус эксперт болъё гэсэн хүмүүс байх юм бол сургалтанд өнгөө сууж болно. Тэр нь 800,000 байлаа үнэтэй сургалт байсан л да. Гэхдээ бас одоо хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа энэ сэдвээр сонирхож байгаа хүмүүс байвал эксперт болж болно шүү гэжсэн. Тэгэхээр энэ тал дээр би бас яг Амар Баяртай ингээд ахиулт ингээд холбогдвол бас яаж болох байхаа урилга нь нээлттэй байх гэж бодож байна. Монголд Амрагчтай ч хамтарч ажиллаж байгаа юу? Манай юун дээр ажиллаж байгаа. Одоо манай байшин дээр эрчим хүчний дүгнэлт гаргаж эрчим хүчний аудитын дүгнэлт гаргаж өгсөн. Шинэ жилээр битээр ч уулзсан. Ер нь ойрхон ажиллаж байгаа. Ер нь тэгээ пассивын ч цөөхөн шүү дээ Монголд. Тэгэл яг энийг хийгээл хэрэгжүүлж байгаа. Тэр бол амархаа асуудал. Нөгөө талаас та бол сургалтанд суухад бол миний бэрхшээлгүй бол нэг тийм чухал биш шүү дээ, тийм ээ. Сонирхолтой байх л асуудал. Би ер нь ямар нэгэн сургалтын дээр суух юм бол мөнгөний төлөө сурах сонирхолтой байдаг. Банкнд орохдоо аль болохоор нөгөө банкн дээр орохоор жирэмсэн хөгжин настай хөгжлийн бэрхшээлтэй очиргүй орж ирээрэй гэдэг тэр надад их эвгүй санагдав. Аль болохоор нэгэн тал надад бололцоо байгаа тохиолдолд бол би
бусдад адил ороод. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг чинь бусдаас илүү их эрхэлэхгүй байх бас нэг онцлог шүү дээ. За дутуунуудаа өнгөрсөн хэрэг. Энэ дээр нөгөө юун дээр өөр тань биш л дээ нөгөө өөр хүмүүс сонирхоод хүмүүс тийм ээ тийм. Өөр хүмүүс сонирхоо. Тэгээ дээрэс нөгөө онлайн байсан болохоор бас хөдөө орон нутгаас ч юм уу ирж чадахгүй онлайн тийм сургалтанд хамрыг гэсэн хүмүүс байх юм бол сургалтаа мэдээж яаж болно гэж тэгжсэн байхгүй. Би тэгээ яагаад нөгөө тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг онцлсан болохоор яг нөгөө таньдаг бас хэдэн хүмүүс маань яг бас санхүүг жоохон боломжгүй байдаг л да. Өөрөөсөө тэгээ нөгөө мэдлэг авахд чинь хөрөнгө оруулалт хэрэгтэй тий. Тэгэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй болохоор зарим хүмүүс маань боломжгүй, зарим хүмүүс маань яг зээлээр сурчиж болно. Хэрвээ ингээ үнэнгээсээ өөрөө боломжгүй байх юм бол бас бос хүмүүст хэлэхэд тий заавал ч хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүй гэсэн ч албагүй ямар нэг байдлаар өөрөө чадвараа сайжруулах юм бол бас зохион байгуулж байгаа хүмүүстэй холбогдоод тайлбарлах юм бол бас нээлттэй байдаг юм байлээ шүү тий. Тэрийг хэлээ. Тэгээ би тэрийг уламжлаа. Хэрвээ яг энийг сонирхож байгаа залуучууд асуулт гарвал тийм ээ. Тэгээ ахаа сургалтанд болох юм бол тэг яг тэр монголчууд яг энэ талын юуны мэрэгчлэнүүд экспертүүд хэрэгтэй байлээ тий. Тэг явандаа бол энэ бол зөвхөн пассив биш нийт хүртээмжтэй гэхээр бас яг өөрийн чинь шав хүмүүс бас эрттэй болох бах. Байшингуудаа бариад тэгээд нэг шашны урсгал гаргах хэрэгтэй л болох байх та. Тийм урсгал тэд урсгал гарах хэрэгтэй тий. Би элцэн явж байгаа тэр бүрэг бүдтэй. За цаг заваа гарган оролцсон танд маш их баярлалаа. Дахин баярлалаа. Тэгээд маш их амжилт хүсэн өрөөгөөд удахгүй бас биеэр ч юм онлайн уулзгаая. За баярлалаа. За баярлалаа. Амжилт. За баярлалаа. За баярлалаа.